Сонирхож байгаа хувьцаанаас хэдэн ширхэг гигабайт зохимжтой вэ? За танд $1000 байгаа гэж бодъё. Бүгднгээр нь авах уу, эсвэл талаар нь авах уу гэх мэт асуулт гарч ирнэ. Юун дөрөнд нэг арилжаанд энэ $1000-ийн хэдэн хувийг алдаж чадхаа тодорхойлно. Ихэнхдээ нэг арилжаанд 2% алдна гэж тооцох хэрэгтэй. Тэгэхээр $20 нэг арилжаанд алдах нэ. За дараа нь сонирхож байгаа хувьцааныхаа үнийг харна. Жишээлбэл энэ Yelp гэдэг энэ хувьцааг авахар шийджээ гэж төсөөлье. Яагаад гэвэл өмнө нь хувьцааны үн энд нэг ойгоод өслөө. Энэ бас нэг ойлоо. Энэ доош өсөрсөн боловч дахиад өссөн байна. Харин энэ буцаад ойх шинжиндээ явж байна тийм үү? За одоогийн байдлаар нэг ширхэг хувьцааны үн ойролцоогоор $28 байна. Тэгэнгүүт графика харж байгаад энэ дэмжлэгийн ногоон зурааснаас доош өмнө нь энэ хамгийн доод цэг хүрж байснаас арай доогуурхан үн дээр буюу энэ тохиолдолд $25 хүрэх юм бол зарнаа гэд ингээд тооцчихно. Одоо энэчнээс $28-оос $25 хасаад $3 буюу нэгж хувьцааны чинь алдагдал гарч ирлээ. Тэгээд нэг арилжааны алдагдал болох $20-оо $3-д хуваах юм бол 666 буюу ойролцоогоор 7 ширхэг хувьцаа авбал зохимжтой гэд гараад ирж байна. За тэгвэл 7 ширхэг хувьцаагаа $28-т үржүүлэх юм бол нийт $196-оор хувьцаа авах нэ. Үлдсэн $804-ороо энэ мэдчлэн өөр хувьцаа аваад арилжаа хийх нь. Яг энэ зарчмаараа явах юм бол та 50 удаа арилжаа хийгээд 50-нд нь алдаж байж таны $1000 дуусах нэ. Яагаад гэвэл арилжаа бүр дансныхаа 2% алдаж байна тийм үү? Гэхдээ бодит байдал дээр та 50-ийн энэ зарчмаар яваад хизээж алдаж чадахгүй. За алдсан байсан ч та харамсах шаардлагагүй. Яагаад гэвэл эцэст нь та маш их туршлагатай болсон байх болно.